Сайн байцгаана уу? Анугийн тарах мэрэг байна. За ингээ шинэхэн уншлагаараа уулзж гин баяртай байна. Сайн сууцгааж ирсэн мэт дээ. За өнөөдрийн уншлагын сэдэв бол харсан байх эрүүл мэнд бөгөөд эрүүл мэнд болоод санхүүг нь бас давхар харна гэсэн үг. Ер нь одоо эрүүл мэнд санхүү хоёр маань юм ягт уялдаа холбоотой явж идэг энергийн хувьд нэг ижилхэн байдаг юм шиг байгаа. Тэгэхээр нэг сумаар хоёр тулаа буднаа гэдээ ойлгочиход болно. За тэгээд мэдээж энергийн шалгалт төрүүлээд явна. Энергийн шалгалт дээр илүүтэй одоо яг одоогийн эрүүл мэнд нь ямар байгаа вэ гэдэг талаас нь харна. Эрүүл мэнд бөгөөд санхүү. За тэгээд тэрнээсээ болоод ард дээр нь одоогийн таны одоо энэ байгаа байдал дээр сахиусуудаас нь ямар зөвлөгөө өгөх нь вэ харцгаая. Тэгээд одоо уншлага маань ер нь бол болчихж байгаа. За ингээд өнөөдрийн уншлага маань 3 сонголттойгоо одоо та бүхэнд сонголтуудаа харуулах болно. Та нар маань 15 секундын турш маш сайхан тайван харж агаад сонголтоо хийгээрэй. Нэг байгалийн чулуунуудын зураг байгаа шүү. За. Байгалийн чулуу. За. За ингээд нэгдүгээр группийнхан маань уншлагандаа давтамаар л. За эхлээд сургалтынхан картнаас эхлэе. Явъя. За энэ маань за сүгэлит гэлүү сагилит гэж унших юм болов. За нэг тийм нэртэй чулуу. За тэгээд энэ маань одоо энэ ерний юм аметисттай төстэй өнгө нь бол ижилхэн байгаа байхгүй. Гэхдээ яг бас аметист биш байгаа арай өөр. Тэгтэл яг өнгөнийхөө утгаараа яалтчгүй хүний одоо дээд хүрд буюу ялангуяа одоо титэм хүрд мэлмийн хүрдтэй холбогдохоор тийм энергитэй чулуу байна. Тэгэхээр эндээс харахад энд байгаа хүмүүс маань нэгийг сонгосон хүмүүс маань яг толгойн өвдөд байгаа хүмүүс байж магадгүй. За бас хараа нүд орчимд ямар нэгэн асуудал байна уу? Толгой нь өвдөж гин үү? Нойргуудж гин үү гэсэн тиймэрхүү зүүд нойр эвгүүдэх, хар дарах, эсвэл бүр одоо нойр хулжих ч юм уу те нойргуудах, мэдрэлийн ядаргаа гэх мэт ер нь л одоо яг өнгөөр нь л яагаад юм л та ер нь бол 6 дугаар хүрд буюу мэлми болоод титэм хүрдний өнгө байгаа учраас тэр хаваар л илүүтэй мэдэрч байгаа болов гэж бодож байна одоо эрүүл мэндийн асуудал байгаа юм болов гэж таамаглаж байна. За тэгээд энэ би бол чулуу нэг их сайн мэдгүй. Тэгээд энэ чулууныхаа картыг бас нэг ашиглаад байдаггүй л дээ. За энэ дээр бол ийм одоо мессежтэй байгаа сайн харагдах нь яах нь вэ? Арай л сайн харагдахгүй байх шиг хитрхий жижигхэн байна л та. За тэгээд энэ чулуу маань өөрөө яг одоо сүнслэг бэлэгдэлийн хувьд болохоор за сөрөг энергийг хол байлгадаг. За тэгээд хүний одоо зүүн совин титэм хүрд буюу бэлгийн мэлмээтэй бол холбогддог чулуу. За тэгээд мөн бясалгал болон одоо астрал аялал энтер гэсэн тиймэрхүү зүйлд бас одоо өөртөө бас ашигладаг чулуу байж болохоор байна. Ер нь бол одоо өөр ертөнцтэй холбогддог гэх юм уу да. Бидэнд одоо харагддаггүй тийм төсөөллийн ертөнцтэй холбогддог. За тэгээд мөн та өөрийгөө эмзэг мэдрэмтгий гэж боддог бол бас энэ чулуу маань сайн хамгаалт болж өгдөг чулуу юм биш үү? За тэгэхээр одоо энэ бясалгал хийхэд нөгөө хүмүүс чинь ер нь төсөөллийн аргаар л хүн бясалгал хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ чулууны одоо эрч хүч энерги нь болохоор илүү одоо төсөөлөхөд чинь их туслах юм байл да. Одоо хязгааргүйгээр сайн төсөөлж чаддаг байх. Нэг л тийм төсөөлж чадахгүй одоо бясалгалыг угаас анх ихтэй өгцөө идэг шүү дээ тий. Тэгэхээр тэр нэр асуудал дээр бас нэмэртэй юм шиг байна. За энэ дээрээ ч гэсэн яг түлхүүр үг нь болохоор stretch the limits of your imagination гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоо төсөөллийн чинь хил хязгаарыг тэлнэ, нэмэгдүүлнэ гэд.
За ийм утга, ийм сонголт хийсэн байна чулуун гэвэл. За харин тарот картан дээр болохоор яг нь ерийн үед би бол энэ энергийн шалгалт маань 3 үзрээр л авдаг те. Энэ нэгийнхэн дээр маань ялтчгүй 5 үзэр гараад ирсэн. Тэгээд бас улны үзэр маань энэ 2-ын саваагаар гарч ирсэн байна. За түрүүн бас энэ дээр ярьсан энерги хамгаалалт гэдэг зүйл чухал байгааг харуулсан байна. За тэгээ яагаад ч юм яг нар үзэр гарч ийна гэдэг маань ер нь бол дэжгүй гэсэн үг те. Би хаавал одоо танд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байгаа бол тэр нь бол одоо эдгэрнэ гэсэн үг утга байхгүй юу? Гэхдээ бас давхар нэг утга нь энд нарны хордлого ч юм уу хит их халтаас үүдсэн гэмтэл мэтэл эрүүл мэндийн шалтгаан байж бас болох гээд байна. Тэгэхээр Монголд бол одоо нарны хордлогонд орно гэж одоогийн цаг хугацаанд бол байхгүй байна. Тэгэхээр яг аяллаар халуун орон руу явсан хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүс маань бас нарны хордлогоос болгоомжлоорой гэж хэлмээр нь эсвэл яг энергийн шалгалт гэдэг утгаараа бол одоо ингээд үнэхээр нарны хордлогонд орцсон эсвэл бие нь ингээд наран түлэгдсэн ч юм уу эсвэл үнэхээр халуунаас шалтгаалсан ямар нэгэн биед нь нэг юм тавгүй мэдрэмж төрсэн байх магадaltaй харагдаж байна. За мөн хоол ундтай холбоотой. Хоолны за хордлогч байж болох юм эсвэл нэг хит хийддэг жингийн илүүдэлтэй хүн байж магадгүй барс харагдаж байна. За тэр нь хоол хүнстэй холбоотой эрүүл мэндийн шалтгаан үүдсэн байж магадгүй. За тэгээд энэ улны үзрийг харахаар 2-ын саваа маань одоо ер нь хос эрэхтэн те түрүү энэ дээр гараадсан ер нь бол мэлмийн үүд гэдэг утгаараа харааны ямар нэгэн асуудалтай хүмүүс байж магадгүй харагдаад байна. За энэ маань одоо хараа муудсан ч яж болох юм, одоо төрөлхийн харааны гажигтай яж болох юм, эсвэл саяхан одоо нүдэндээ ямар нэгэн байдлаар гэмтэл авсан ч юм уу зүгээр нэг жижигхэн одоо та нүдэнд чи юм орсон магадгүй ингээд тороод сууж ч болно. Тэгэхээр энэ маань ямар ч байдлаар та бүхэнд ингээ биелж болдог байхгүй юу? Заримын хувьд болохоор үнэхээр хүнд хэцүү байдлаар биелэн, заримын хувьд болохоор хөнкөө одоо нүдэнд зүгээр нэг юм ороод тороод ах ч юм уу аргаад хорсоод ах гэсэн тиймэрхүү утгач байж болно. За тэгээд ер нь савааны үзрүүд аяух гарсан байгаа. Савааны үзэр тэгээд нар гарсан ингээ харангууд ер нь бол юм халуунтай холбоотой аяух зүйл халуурах байж болно. Биеийн өрөвсөл одоо нэг биеийн арцаагаад халуураад байгаа хүн байж болно. За мөн даралт ихсэх байж болж юм харагдаад байна. Тэгээ ямар нэгэн байдлаар халуунтай холбоотой, хос эрэхтэнтэй холбоотой хараач яж болно мөн гар хөл ер нь хүний биеийн хос эрэхтнүүд те. Гэтэ яг энэ дээр бол ганцхан савааны Two of Wands гарсан байна л да. Бүр олон 2-ын одоо сонголттой гарсан бол нэлээд олон хос эрэхтэн байж болно те. Одоо бөөр мөр уушиг мушиг юм те. За тэгээ бас гар хөл бас байж харагдах гад байна. Гар хөл за тэгээд өвдөг бас байж болохоор байна. За тэгээд энэ 21 аркан маань уруу харцсан байна л да. Тэгээ нэг юм магадгүй ингээ нэг юм удаан хугацаанд энэ өвчин ингээ идэхгүй нэг гүйцэд идэхгүй яваад байгаа хүмүүс гэж магадгүй. Тэгэл эмчлэх уг нь бол ингээ эмчлэгдэх гээд идэг тэгсээр нэл нэг л болж өгөхгүй яг дуусаж өгөхгүй байгаа байхгүй юу? За иймэрхүү утгууд бас байж болж байна. Ер нь бол юм гадаад гэсэн утга бол нэлээд байх шүү. За гадагшаа дутагшаа хэлийн чандад байгаа хүмүүс их байх шиг байна. Ялангуяа зүүн урд зүг рүү. За энерги эрүүл мэндийн талаас нь болоод юм байна. За санхүү мөнгө дээр бас тайлбарлая гэж хэлсэн тий. За тэгэхээр санхүү мөнгө дээр бол нэгдүгээр сонголтын маань харьцангуй бас аюу сайн явж байна. Санхүүгийн мөнгөний эрхчлөөнд хүрчихсэн байна. Одоо нэг хийдгээ хийчихсэн гэдэг шиг тий. Хааныхаа байр суурь дээр сууж ийн хааны зоос за тэгээ нар карт байна. Тэгэхээр санхүү дээр бол нэлээд үр ашигтай байгаа харж байна. Яг мөнгө төрхтэй холбоотой ямар нэг асуудал нэг дуусчихгүй жоохон сонирхолдоод яваад байж магадгүй. За тэгээд мөнгө санхүү нь сошиал орж ирээд идэх юм уу яадгийн сошиал хэрэглээгээр ингээд ашиг орлого олдог хүмүүс байж магадгүй. Нилийн өөртөө ихтэй байр суурь олцсон хүмүүсээс харагдаад байна. За тэгээд мөнгө санхүүгийн хувьд жоохон
хүмүүсээс атаархад идэв гэж магадгүй. Айгу амжилттай яваад нь жоохон атаархдаг хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр бас энерги хамгаалт чухал шүү гэдгийг бас энэ түрүүнд дурдсан байгаа тийм. За тэгээд мөнгө санхүүгийн хувьд бас ингээд нэг сонголттой тулчаад байгаа. Ягаад ч юм гадаад доттой холбоотой гэж магадгүй байгаа нэг юм гадаад одоо салбараа нэгж гэдэг юм уу те бүр гоё тоомоор бодлоо гэхэд те салбараа нээх гэдэг нь эсвэл гадаадаас одоо юм оруулж ирэх гээд юм уу ямар ч гэсэн хилийн чанартай холбоотой мөнгө санхүүгийн асуудал байгаа болтой. Ямар ч нар карт гарсан учраас нэгдүгээр сонголтынхан маань ер нь бол ингээд нэг айхтар бол нэг хямраад ах хэрэггүй гэж бодож байна. Яг л нар карт гарсан бол та ямар ч эдгэрн таны одоогийн эрүүл мэндийн асуудал бол эдгэрнэ гэсэн үг. Тэгэд гол нь энэ хараа титэн мөрттэй аяга холбоотой байгаа байхгүй юу? Тэгэхээр титэн мөрд маань бодол санаатай холбоотой тийм үү? Тэгэхээр яг энэ дээр бүр ингээд шууд ингээд нэг итгэл одоо сүрг итгэл үнэмшил гэж гараагүй л байна л та. Тэгэхээр таны бодлын хүч бас аягүй чухал ахна шүү. За эрүүл мэндч бай, санхүүч бай. За энергийн шалгалт маань ингээд энэ удаад арай жоохон урт явчлаа тий. За одоо харин үргэлжлүүлээд таны одоогийн одоо энд гарсан асуудлууд дээр тий таны сахиусан тэнгэрүүд танд ямар зөвлөгөө өгөх нь вэ? Эрүүл мэнд бөгөөд санхүү дээр нь ямар зөвлөгөө өгөх нь вэ? Харцгаая. Яг юм юугаа хурааж исэн чинь тэсэлгүүл бас энийг л харчлаа л да. King of Swords яг энэ хоёрын савааны маань ард байна. Тэгэхээр ер нь надад болохоор энэ King of Swords ийм ч хүнийг илэрхийлээд байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр юм гадаадад дэмжлэгээ илгэж байгаа. Эсвэл одоо юм хоёр эмчээс нэгийг сонгох гээд байгаа ч юм уу? Хоёр эмчилгээний арга барилаа сонгох гээд байгаа юм уу? Надад бол ялчгүй сэлмний хаан бол нэг эмч гэдэг хүнийг л илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. Тэгээ нэг юм сэтгэлийн хөдөлгөөн багтай, жоохон хүйтэн үндэдүү, хүнтэй нэг найшаал гэдэггүй нэг тиймэрхүү энергтэй. Тэгээ гол нь аягүй тийм мэдлэгтэй хүн тий. Толгойд нь бол асар их мэдлэг, туршлага хоримтлагдсан хүн байгаад байгаа гэсэн бас нэг нэмэлтээр ийм мэдээлэл бас байж болж шүү. Монголынхны маань зөвлөгөө нэгдүгээр картад гарч ирлээ. За түрүүн энергийн шалгалт дээр нэг юм ер нь бол юм гадаад дотоотой холбоотой юм их гараад байсан да. Тэгэхээр нэг юм эмчээ сонгох гээд эмчилгээ одоо хийх гээд ч юм уу юм сонголт үүсчээд байсан гэсэн утга байгаадсан. Тэнгүүд энд зөвлөгөөн дээр ингэж байгаа байхгүй. Justice card маань за яг эрэг утгаараа бол одоо бүх зүйл таны талд шийдэгдэнэ гэсэн утгыг бас илэрхийлэн зөв харсан үедээ. За тэгээд мөн энд ингээ full тэгснээ 8 сав 2 ингээ гараад тэр яалчгүй надад юм аялал нислэг тэгснээ 8 аяга байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм яалчгүй ингээ явж байгаа энерги ингээ харагдаад байна л да. Тэнгүүд энэ магадгүй юм эрүүл мэндийн виз өсчөөд байсан бол тэр зүйл чинь бас биелэх бас магадaltaй харагдаж байна. Энэ тал дээр бол ивэлтэй байна. Тэгэхээр нэг юм шин зүйлийг туршихаар ингээд явж магадгүй харагдаж байна. Тэгээ шин боломж нь өөрөө бас ирч хүчээ эрг энерги танд одоо сайн сайхан зүйлсийг маш хурдтайгаар ирүүлэхийг харуулж байна. За тэгээд ер нь бол 8 саваа маань айгу хурдан энергитэй. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд хурдан сайжирч магадгүй харагдаж байна. Бас гол нь энэ маань нэг юм энд нэг юм шийдвэр гарсантайгаа холбоотой шинэ боломж орж ирнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжийг аюу хурдан ашиглаж чадвал эрүүл мэнд сайжрах нэ, сайн сайхан мэдээ, эрч хүч энерги ирэх нэ. За тэгэл цахилгаан холбоож байд юм уу, мессеж, дуудлага, мэйл гээл одоо аюу их завгүй болохыг илэрхийлж байдаг тий. Аюу завгүй болох. За түрүүнд бас нөгөө хос эргэнтэй холбоотой гэдсэн нэг нүдтэй холбоотой асуудал гэдсэн тий. Яг энэ зургал дээр нь High Priestess маань одоо нүд их орж ирсэн байна л да. Тэгэхээр зөвлөгөө гэдэг талаас нь харахаар энд яалтчгүй нэг юм нэг газар ингээд айгүй их тийм мөнгө төгрөгөө зарцуулсан ч гэдэг юм эсвэл хитрхи удаан нэг газараа эмчлүүлсэн ч байж болох юм. Тэгээд гол нь нөгөө юм үр дүн нь ерөөсө хангалттай биш санагдаад байгаа.
Тийм байж магадгүй. Тэгвэл таныг бол одоо зүүн сонгоо дагаад ч гэдэг юм өөрийнхөө мэдрэмжийг дагаад явахыг бол санал болгож байна. Тэгснээр танд ялалт ирнэ гэдэг байгаа. За ялалт ирнэ. За тэгээд бас давхар энэ 6-гийн саваа маань өөрөө аюу тийм бусдад хүлээн зөвшөөрөгдсөн нэр алдартай одоо хүний энерги гэдэгтэй ялсан өөрийнхөө чадраар бусдад хүлээн зөвшөөрөгдсөн гэхээр одоо магадгүй салбартаа айгу мундаг одоо тийм ангаагч хүн тий эмч домч юу гэдэг юм бариач одоо юу хин ч хийж болно шүү дээ. Ямар ч хэлээсэн энэ хүн бол айгу тийм мундаг алдартай хүн байгаа байхгүй юу? Тэгээ бас давхар 6-гийн саваа маань ялтчгүй та өвчнөө ялан дийлж чадахыг илэрхийлж байгаа. Та ялаад гарч ирч чадахыг илэрхийлж байгаа. Тэгээд тэгснээрээ хүмүүс танд одоо ямар мундаг юм бэ? Яасан сэтгэлийн тэнхээтэй юм бэ? Гэл айгүйх тийм баяр хүргэх тиймэрхүү зүйл бол байгаа гэдгийг харуулж байна. Тэгээд Page of Pentacles миний хувьд бол эрүүл мэнд сайжрахыг л илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. За мөн өөрийнхөө одоо эрүүл мэндийг аюу гой сайхан болж ингэж манифест хийх. Бас чухал энэ зоосны хүүчин ингээд үндсэн зургал дээр ингээд алган дээр ингээд зоосоо барьсан ингээд яг нүд толгойнхаа харалдаа ингээд авчирсан байдаг шүү дээ. Тэгэхээр бас нэг манифестийн тиймэрхүү зүйлийг бас илэрхийлээд байдаг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань эрүүл мэндээ аюу гой сайхан болж гин сайжирч гин гэдэг аюу тийм гой итгэл үнэмшилтэй байж манифест хийвэл бас аюу үр дүнтэй ахна. Тэгээд мөн танд ямар нэгэн баримтлах ёстой одоо юм дэглэм байж болно. Эрүүл мэндийн дэглэм, хоолных, дасгал хөдөлгөөнийх тэр бүгдтэй маш хариуцлагатай хандаж дэглэмээ сайн баримтлаарай. Одоо стол нөгөө юу тарин түүнийг хураана гэдэг чинь та дэглэмээ сайн баримтлахгүй та өөрөө хичээхгүй бол нөгөө эмчилгээний үр дүн гарахгүй шүү дээ. Тэр утгаараа бол танаас бас шалтгаална гэж байгаа байхгүй чи инлүүр байна те 50% та. Тэгэхээр ялч энд нэг шинэ боломж бол орж ирнэ. Энэ нь бол маш эерэг дүнг авчирнаа. Хуучин арга барил бол ялтчгүй орхиж авах хэрэгтэйг санал болгож байна. Тэгснээрээ амжилтанд хүрэн, ялтанд хүрэн салбартаа манлайлж байгаа хүнтэй учрна. Тэр хүний ачаар одоо ялан дийлнэ гэсэн утгал байгаад байна л да. Тэгээ гол нь өөрийнхөө айгуу тийм мэдрэмжийг сайн сонсоорой. Бас энэ дунд маань бас эмэгтэйчүүдийн асуудалтай хүмүүс гэж магадгүй одоо даавар маварч гэдэг ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнтэй холбоотой тийм эрүүл мэндийн асуудалтай хүмүүс бас байсан байж магадгүй харагдаж байна. Тэг яг ингээ харахаар л одоо сарын тэмдгийн мөчлөг алдагдсан ч юм уу тий 8 аяг чинь ер нь нэг сарыг илэрхийлээд идэг юм сарны зургалтай байдаг тий. Тэгэхээр нэг юм эмэгтэйчүүдийн талаасаа дааврын өөрчлөлтөнд орсон бас хүмүүс байж магадгүй харагдаж байна шүү за. За тэгэхээр ингээд та бүхэнд маань сахиусууд нь орчлон хорвоо ертөнцөөс одоо ийм зөвлөгөөнүүдийг өгч байна. Альваа шин зүйлээс айх хэрэггүй байна. Шударгаас чухал ах нь байна. Шударгаас гэдэг маань одоо ямар ч талаараа байж болно те. Өөртөө бөгөөд бусдад шударга хандах. Тэр талаараа ч яж болно муу энд одоо түрүүн хэлсэнтэй нөө виз миз гарч магадгүй нэг юм тодорхой хэмжээнд нэг юм зөвшөөрөл олох байгууллагаас эрэг сайн мэдээд дуулахаар харагдаж байгаа байхгүй юу? Тийм тэгээд айгүй гой үзрүүд гарсан байна уу? Хамгийн гол нь эрүүл мэнд нь сайжирна гэдэг утга байгаа тийм. За эрүүл мэнд талаасаа юм бэ. За санхүү мөнгө талаасаа тайлбарлах гээд оролдоод үзье л да. За яг санхүү мөнгө дээр бол одоо том гэрээ зурж иж болж байна л да энэ дээр. Мөнгө санхүүг тань одоо цаашид сайжруулах сайн гэрээ хийж харагдаж байгаа юм байна. За тэгээд шинээр эхлэнэ гэж байгаа тий танд гоё юм санхүүгийн одоо шинэ их үүсвэр орж ирэх магадaltaй. Тэгээ энээс бол нэг айгаад ах хэрэггүй. Энэ маань нэлээд албан ёсны. Тэгээд яг хоо эрсдлийг нь тооцож болно. Тэгтээ эрсдлээсээ айгаад энд одоо үзээд алдах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Эрсдлээсээ айгаад хоошоо сууж болохгүй. Тэгэх юм бол магадгүй алдах вэ. За тэгээд өстой нөө ямаа намихыг махыг халуун дээр нь гэдэг байгаа. Тэгэхээр айгуу тийм хурдан шурхаа үр дүнг одоо юм ер нь бол
нэг хүлээгээд авах хэрэггүй л гэсэн утга байгаа юм л да. Тэгээд танд бас сайн сайхан мэдээ ирэх нэ. Магадгүй одоо юм сошиал мошлоор ажил хийдэг бол айгүй их захиалга орж ирэн те чатаар ч юм уу юугаар ч юм те юм эсвэл утасны дуудлаганд их дарагдан ч гэдэг юм уу. Тиймэрхүү тийм гоё завгүй, эерэг завгүй ирж гин. Санхүү мөнгөний хувьд танд ямар нэгэн одоо шийдвэр гарах хэрэг гарвал таныг бол одоо 100% одоо өөрийнхөө мэдрэмжийг дагаарай л гэж чинь. Тэгээд үнэхээр сэтгэлийн чинь дүүрэхгүй байгаа газрыг бол зүгээр орхих хэрэгтэй. Одоо би энэ газар тэдэн жил ажилласан ч гэдэг юм уу те би энэ бизнесийг босгох гээд тэдэн жил явчлаа. Тийм их мөнгө зарцуулсан ч гэдэг юм уу те. Тэр талаас нь бол хараад ирэхгүй гол нь өөрийнхөө сэтгэл ханамжийг тэгээд дээрэс нь таны зориулаад байгаа одоо тэр их ирч хүчийн энерги маань зөрөөд танд сэтгэлийн чинь дүүрэх хэмжээний ашиг орлого өгч гин үү гэдэг тал дээрээ бас бодоод үзээрэй гэж байна. За тэгээ бас 8 маань бас ер нь бол жоон бөөрөнхөл хөцрөлтөө. Тэг хідээ орхиод яв гэж байгаа боловч бас үнэхээр яг ингээд орхиод явлаа гэхэд өөрийнхөө зүйлийг голоод өөр зүйл рүү явлаа гэхэд бас тэгээд гол нь нөө сэтгэл ханамжийг л ярьж идэв. Үнэхээр сэтгэлийн чинь дүүрэх үү гэдэг зүйлийг л ярьж байгаа. За тэгээд амжилтанд хүрнэ гэдэг нь та өөрийнхөө авьяас чадвараар өөрийнхөө ямар ч л байсан та өөрийнхөө чадвараар бусдад үнэлэгдэн хүлээн зөвшөөрөгдөн ялан дийлэн. Тэгээ мөнгөн дээрээ хариуцлагатай байхыг сануулж байна. Санхүү мөнгөний хувьд аягүй тийм хариуцлага, зөв зохион байгуулах, зөв зарцуулалт, орлого зарлагтай аягүй тийм хянангаа байх. Тэгээ ер нь л ийм аягүй тийм хариуцлагаас гадна аягүй тийм юу ирнэ л гэдэг шүү. За ийм захиалга гэдэг юм тий. Захиалга, мэдээ, сайн мэдээ, гой сайхан мэдээнүүд их ирнэ. Ямар нэгэн шийдвэр яаж гарах вэ гэж санаа зовж ирсэн бол санаа зовлтгүй таны талд шийдэгдэнэ гэж байна. Тэгээд амьдралын чинь нэг хуудас цааш нэр эхэлж байгаа тий. Эхэлж байгаа энэ маань маш эерэг бөгөөд хурдан өрнөлттэй байх болно. Өөрийнхөө зүүн совин сайн сонсоорой, чагнаарай, өөрийнхөө сэтгэл зүг сайн чагнаарай. Юу намайг аз жаргалтай болгож ин гэдэг дээр айгүй сайн одоо юм өөрийгөө сонс гэдэг юм л да. Өөрийгөө сонсох хэрэгтэй гэдэг. За ингээд эрүүл мэнд бөгөөд санхүү талаасаа одоо чатгаараа л тайлхыг хичээлээ. Ингээд одоо 1-р сонголтынхны маань зөвлөгөө юм байла. За ингээд 1-р группийнхны маань уншлага ингээд дуусчихин. Таарсан таалагдсан байх гэж найдаж байна та бүхэн маань. Анх удаа үзэж байгаа хүмүүс байгаа бол subscribe-а дараад өгөөрэй. За тэгээс subscribe-а дарахгүй үзээд байгаа бол бас та нар маань дараад өгөөрэй гэж хүсье. За тэгээд лайк, комментоо үнэхээр таараа таалагдсан бол үлдээгээрэй. Мөн тайлбар хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар холбогдоод хувийн уншлага авах бас боломжтой байдаг шүү. За ингээд та нартай амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Эрүүл байх, эрхэм жаргалаа гэдэг үстэй тий. Тэгэхээр эрүүл энхийг хүсье. Баяртай. За хоёрынхоо маань уншлаганда давтар морил. За эхлээд сонголтынх нь картаас харьяа. За энэ чулууны маань нэр нь болохоор Московит гэдэг байхгүй юу? За тэгвэл энэ одоо чулууны маань түлхүүр өгнө гингүүд одоо урьдчилан харах чадвараа хөгжүүл гэж байгаа. Тэгэхээр одоо ер нь л бас л нөгөө дээд хүрдүүдтэй холбогдох чулуу байх гэдэг. Сүнслэг төвшөнтэй. Яг одоо нэг зарим аурачдын одоо аураг сонирхдаг хүмүүс маань яг одоо титэм үрдний дээр боронзон бор өнгө байдаг гэж үзээд байдаг байхгүй юу? Боронзон бор тэгээ цагаан гэдэг ингэ явдаг тий. Тэнгүүд одоо бүр нилээн дээд одоо титэм үрднээс цаашаага илүү гүнзгий бүр илүү одоо юм мэдрэг хүмүүс мэдрэгчих таашаа илүү бүр юм юмыг мэдэрч чаддаг тий. Зүүн совин айгүй бүр нилээн хөгжцсөн. Тэгвэл бас энэ бүр юм хитрээд ээж магадгүй. Тэгэхээр нөгөө энэ титэм хүрд буюу энэ дээшээгийн хүрдүүд чинь хитрээд ирэхээрээ хүн одоо нөгөө яад солиорд галзуурдаг гэж ярьдаг штеп. Яг нь солио галзуу гэдэг нь болохоор яг энгийн хүнтэй ингээ ярихаар ярьж байгаа юмнууд нь дандаа юм хитрхи бүр бодит байдлаас хол тасархай хитрхи уран зөгнөлийн ч юм уу нэг тиймэрхүү юм яриад байна уу яагаад вэ бас нэг тийм мэдрэмж бас төрж ийн энийг харахаар.
тэг хитрхи төсөөлөлтөд автах тий. Тэг бүх юмыг сүнслэг төвшөнтэй холбох. Нөгөө бодит одоо энэ хөрсөн дээрээ буух юмнасаа бүр ингээ холдсон, тасарсан. Нэг тиймэрхүү энерги бас мэдрэгдээд байна. За тэгээд мөн энэ чулуу маань өөрөө надад юм ер нь бол өөх шиг харагдаад байгаа байхгүй өөх. Тэгэхээр энэ донд маань жингийн илүүдэлтэй хүн байна уу? Ер нь тархалт ихтэй хүн байх шиг байх юм. За бүр гадна талтай байхгүй ч гэсэн дотоод эргэтний өөхлөлт энэ төр бас явагдаж байгаа хүн байж магадгүй. За тэгээд бас их өөх тос иддэг хүн байж магадгүй, өөхөн туртай хүн тий. Тэг ер нь л бол юм хоол ундтай аяга холбоотой санагдаад байгаа маа энэ жинтэй холбоотой. За тэгэхээр энэ байдал нь бол нэлээд таарах байх гэж бодож байна. За тэгээд зүгээр энэ одоо чулууны маань хэлбэр бас нэг сонирхолтой харагдаж байгаа юм. Хүүхдийн толгой шиг надад бол тэгж харагдаад байгаа байхгүй. За заавал хүүхдч гэлтгүй хүний зүгээр одоо энэ авь үс хэсэг ч юм уу тэг ингээ нөөрн чим шиг харагдаад байгаа. Тэг ингээд нүд хэсэг нь ингээд харагдаад байгаа байхгүй. Уруул хамар мамарч харагдаад байгаа шиг. За нэг тийм. Гэхдээ яг надад бол энэ том хүн гэхээс илүү юм жоохон хөвч харагдаад байгаа байхгүй. Дөнгөж төрч гисэн жоохон хөвгт. Эсвэл нэг юм жирэмсэн байхад нөгөөхөө таруулахаар нэг ингэж харагдаад байдаг шүү дээ. За ийм байна. За тэгээ энэ чулуу маань өөрөө түрүү хэлсэндээ түлхүүр үг нь одоо ирээдүг урдчилж харах чадвараа нэ гэдэг байгаа тий. Тийм утга байна. Тэгээ бас нөгөө талаасаа бас айгүй тийм энэ тал нь хитрхи ихтэд ирэхээрээ бас дэмий шүү гэсэн бас санаач байна. За тэгээ сүнслэг төвшөндөө болохоор энэ чулууг яг яаж ашигладаг вэ гэхээр за тэгээ тархины үйл ажиллагаа, ой тогтоол, төвлөрөлт аягүй сайн үзүүлдэг гэж үздэг юм байна. За ямар нэгэн гадаад одоо элдв юм стрессээс үүдэлтэйгээр сайн төвлөрч чадахгүй байх үед бас хэрэгэлдэг гэж юм. За хит их бодол төсөөлөлтөд автах бодолтой дарагдсан үед одоо энэ тэрийг одоо тайвшруулах зорилгоор бас хэрэгжилж болдог. Энэ ер нь бол юм мэлмийн үрдэн дээр ингээ бүр ингээ тавина гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл одоо бараг л таны мэлмийн үрдөө илүү хурц тод тунгалгаар ингээд ирээдүйд болох зүйлийг харамж гэж ах шиг тиймэрхүүл их л харагдаж байгаа шиг бол биш л чулуу. Харахад бол надад өөх шиг харагдаад байгаа байхгүй. За тэгээд биеийн эрчим хүчээ илүү жигд хуваарлахад бас тусалдаг гинэ. За ингээ яриад байвал айгүй олон юутай мэн таад мэн бас ингээ бичээд интернетээр судлаад үзэж болно шүү дээ. Московит. За нэрийн сайн харуулж. Фокус нь гайгүй таарах нь юм ч гэдэг. Зя одоо гайгүй харагдаж байгаа тий. За энийг биш тавьж дөө. За харин тарот картын дээрээс надад таны одоогийн эрүүл мэндийн байдал, санхүүгийн байдлыг харахаар дөрвөн энерги маш их орж ирсэн байна. Дөрвийн зоос, дөрвийн саваа, дөрвийн сэлэм. За тэгээд энд бүх мах бод байгааг бас анзаарлаа. Зоос, аяга, саваа, сэлэм. Миний харж байна. Бас сэлэм. За тэгээд ер нь л шууд хэлэхэд нэг том асуудал бол байхгүй гэж хэлнэ. Айхтар том асуудал бол байхгүй эрүүл мэндийн. Яг хав нэг жоо гацаанд орсон байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу нэг юм. За дөрвийн зоосноос надад юу мэдрэгдэж байна гэхээр яг энэ хөзрийн зураглалаар бол хотоодны зангирал байж магадгүй. Хотоод гэдэс мушгирах, баазлах ямар нэгэн байдлаар нэг юм баазлах мэдрэмж төрөөд байгаа хүмүүс байж магадгүй юм байна. Сав баазлах, хотоод баазлах тий. За тэгээд мөн яг үндсэн зургал дээр бол ийм одоо ийм гацсан энерги ихтгэж яддаг тий. Тэгэхээр одоо ийм ялангуяа ийм биеийн шингэнтэй холбоотой цусны эргэлтэй гэж болно. Ер нь биеийн шингэнтэй холбоотойгоор ийм урсгалан саадсан. Ер нь бол өтгөрөл байхыг үгүйсэхгүй байхгүй одоо цусны өтгөрөл. Тэгэхээр тиймэрхүү зүйл бас байж магадгүй. Ямар ч юм шингэний хурд аюу удаан байна. Тэгэхээр яг хүн даарна штэ. Удаан байгаад бол хөл гар захын мэдрэл юу амар сүртэй юм чи ярьсан уу? Захын мэдрэл гэж. Ер нь гар хөл амар хүүтэй ингээд бүлээцгүй байх махаас байж магадгүй. За тэгээд
За тэгээ энэ дээрээс харахаар бол надад бол энэ гидс нуруугаараа их даард сийгдэг хүмүүс байгаа юм шиг мэдрэгдэж байна. За тэгээд дөрвийн сэлэм энэ маань танд амралт хэрэгтэй байгааг хэлнэ мөн та сүүлийн үед эмнэлгээр явж иж магадгүй. Яг бүр ингээд эмчилгээ хүсээд эмнэлгээр явж байгаа хүмүүс байж магадгүй. Бүр эмнэлэгт хөвтсөн ч хүмүүс байж магадгүй харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд танд бол ер нь гэр бүлээс юм уу удамшлын гаралтай өвчин байгаа гэж хэлэхээр харагдаж байгаа. Одоо архаг хууч гэхтээ орох уу тэгэхээр чинь ер нь бол удамшлын гаралтай. Тэгээд ер нь ийм байдлаар нэг амар өвдчихгүй тэгснээ бас нэг ив ирүүлчих биш нэг ийм маягаар айгу удаан явцсан хүмүүс гэж магадгүй. Тэгээ энэ талаараа харин сүүлийн үед аваа арга хэмжээ аваад яваад байгаа юм уу да. Тэгээ ер нь биеийн шингэнтэй айгу холбоотой байгаа байхгүй юу? Биеийн шингэн хийдэг шингэн хоримтлаа да хавгинчдаг юм уу? Эсвэл бүр шингэний дутагдaltaй юм уу? Шингэнтэй холбоотой. Тэгэхээр түрүү энд хэлсэнчлэн бас цус өтгөрсөн байх магадaltaй байхгүй юу? За тэгээ бас сэтгэл хөдлөл. Аягны хатан бол сэтгэл хөдлөл, эмоцтой. Эмоц удирдах чадахгүй айгу хурдан уйлдаг, хурдан уурладаг ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй мөн алкоголын хамаарлаас аягны үзрээр гарч ирдэг. Тэгэхээр ер нь бол одоо та бол эмнэлэгт хандах шаардлагатай хүн гэсэн үг харагдаад байгаа байхгүй юу? Хэдий ийм жижиг сажиг юм шиг боловч одоо ингээл үе нойрг үүддэг, толгоо иргэдэг байж болж гин. Тэгэл ер нь л нэг юм ядрах, сольдох тиймэрхүү мэдрэмжүүд гарч ирдэг байх магадaltaй. Магадгүй танд эмнэлгээр ингээд яваад ирэнгүүт илүү бүх зүйл ойлгомжтой болж ирэх нь. Та илүү мэдлэгтэй болж ирэх нь. Өөрийнхөө бие физиологийн талаар мэдлэгтэй болж ирнэ. Юмыг ойлгоно. За тэгээд шинэ одоо арга барилаар өөртөө эмчилгээ хийх ч юм уу тийм нэг шинэ зүйлийг туршиж үзэж магадгүй байна тийм. Тэгэхээр нэг хитрхи энэ удаан явцсан байх. 4.91 айгүй удаан. Тэгээ энэ 10-ын аях чи өөрөө удамшлын гэдэг байгаа тийм. Ер нь бол удамшлын байх магадaltaй. Тэгээд 10-ын аях чинь ер нь л юм удаан явцныг илэрхийлээд байгаа юм шиг мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээр нэг шинжилэлт хэрэгтэй байгааг ойлгоод явхаар харагдаад байна. За энерги шалгалттай нэг юм хөө одоо харин таны энэ нөхцөл байдал дээр сахиусан тэнгэрүүдээс нь ямар зөвлөгөө өгөх нь вэ? Тэрийг нь харъя. Яна санхүүгээ ярих юм мартцсан. Хураацсан шүү дээ. Эргэж ухаж оллоо шүү дээ. За. Санхүүгийн тал дээр та нэлээд одоо гацалтанд орсон байж болно. За нэг айхтар сүрэг утга байхгүй л дээ. Тэгэхдээ яг нэг тогтвортойгоор маш удаан тогтвортойгоор үйл ажиллагаа ингээд хэвэн явж байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? За үйл ажиллагаа жоохтой одоо санхүүгийн байдал маань маш тогтвортой байгаа. Тийм болохоор ч тэр илүү их одоо аривч хямгч байхыг эрхэмлэж байгаа. За мөн бас зарим утгаараа энэ маань одоо цаашаа бас хуримтлал үүсгэж байгааг харуулж идэг дөрвийн зоос маань. Та бас цаашаа хуримтлал үүсгэсэн байгаа харагдчихээн. Энергийн шалгалт гэдэг утгаараа одоо цагтаар л ярина да. Тэг ер нь бол таны санхүүгийн байдал маш тогтвортой. Энд одоо тогтвортойг илэрхийлж болох 3 үзүр байна. Дөрвийн зоос, дөрвийн сава, 10-ын аяга. Тэгэхээр таны санхүүгийн байдал бол нэлийн аюулгүй байгаа байхгүй юу? Аюулгүй тогтвортой байдаг. Та бар сар болгон тогтмол орлоготой хүн байгаа байхгүй юу? Тэгээд бас цаашаа ч хийж чаддаг. Тэгээд энэ байдал чинь ер нь бол урт удаан үргэлжилж байгаа харагдаж байна. Таны илүү элбэг хангалуун, чинэлэг, сэтгэл хангалуун байлгахад айгүй нэмэртэй тустай байгаа байхгүй юу? Тэгэхээр таны санхүүгийн байдлыг бол би нэлийн сайн байгаа гэж хэлнэ. Яг уу магадгүй та сүүлийн үед жоохон орлого орж ирэх чинь жоохон багассан байж магадгүй. Хэсэг хугацаанд нэг жоохон саадцсан, гаццсан байгаа байж магадгүй. Сүүлийн үед жоохон тиймэрхүү байгаа. Гэтэ ер нь бол дайггүй. Ерөнхийдөө бол ингээл тогтвортой байгаа. Тэгээд таны одоо энэ санхүүгийн арга барилтай шүү дээ. Тэгээ санхүүгээ сайжруулах тал дээр уг нь бол ийм шин санаа айгүй хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Шин санаа. Тэгээд дээрэс нь шин арга барил. За тэгээд мэдлэг мөнгө санхүүгээ одоо илүү сайжруулах тал дээр та
мэдлэг хоригдлуулах хэрэгтэй ч юм уу эсвэл шинэ арга барилыг оруулах гэдэг нь яагаад гэвэл нэгэн хэрийн юм уйдгартай итгэхгүй байдал айгүй ноёлоод байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй нөө мөнгө санхүү хоёр маань одоо нэгт холбоотой байдаг гэдэг утгаараа таны одоо биеийн ирч хүч ер нь юм ирч хүч жоохон сулбар байгаа болохоор ч тэр үү эсвэл энэ гэр бүлдээ их цаг зарцуулах хэрэгцээ шаардлага байгаад байна уу энэ талаасаа одоо жоохон хязгаарлагдсан байж магадгүй жоохон итгэхгүй болсон байж магадгүй. Тэгээ энийг харахаар яагаад ч юм та нэг юм мөнгө надад тайртай мөнгө надад ирнэ мэрнэ гэл нэг юм манифест хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Нэг юм за энэ маань жоохон хитрхи тойширсан үзэл бодол байж магадгүй. Гэхдээ би нөө орж ирсэн мэдрэмжээ илүү тайлбарладаг учраас миний мэдрэмж бол тэгж орж ирж байна. Та мөнгийг аягүй тийм нэг бол одоо юм мөнгөний талаарх итгэл үнэмшил чинь аягүй зөв ч юм уу. Түүнийг өөртөө татаж чаддаг. Мөнгө санхүү дээр тэгэл араас нь ингээ хөөцөлтөөл, чаргууцалтаал, мөнгө гээд ингээ нэг юм өгөх гэж байгаа юм шиг юм байдаггүй гэдэг байгаа байхгүй юу. Ер нь ингээл тайван аясаараа байж идэл ингээл орж ирдэг гэсэн тиймэрхүү мэдрэмжийг оруулж ирж байна. Тэгээд ер нь л мөнгө санхүү дээр бол айлтгүй. За одоо харин зөвлөгөөр өгөөрэй. Жинхнээсээ зөвлөгөөр өгөөрэй. За уг нь бол сая энерги шалгалтын дээр ингээл мөнгөний талаар хайгуу гоё эрэг итгэл үнэмшилтэй юм шиг байсан чинь бас үгүй юм уу да. Яг эхлээ шууд мөнгөөр харагдчихлаа л да. За тэгэхээр эхлээ мөнгө ирчтэй. За мөнгө санхүү дээр танд аюу сөрөг итгэл үнэмшил байдаг юм байна. Үүнийгээ болох хэрэгтэй юм байна. Мөнгө эд баялагийг хүртэх эрхтэй гэдэг одоо команд гэх үү, кодчлыг гэх өөртөө үүсгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол та энд ингээл мөнгө олох амар хэцүү гэд нэг юм дандаа юм сөрөг айгүй юм бодоод байгаа байхгүй юу? Гэтэл энэ эрэг одоо энэ сөрөг итгэл үнэмшлийг одоо байхгүй болгож чадах юм бол танд бол мөнгө зүгээр л ороод ирнэ. Та бол байнгын юм нөө мөнгө санхүүгээр элбэг хангалуун байх заяатан байгаа байхгүй юу? Тэстэл нөгөө ингээд жонглерд байдаг хүү нэг хоёрын зоос чинь ер нь юм хоёр зүйлийг ин жонглердж байгаа юм шиг үндсэн зураглалтаараа байдаг штеп. Тэгэхээр ер нь бол мөнгө хэзээ ч тасрахгүй гэж ойлгож байна. Танд угаасаа мөнгө тасрахгүй. Зүгээр итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй. Илүү бат итгэдэг болох хэрэгтэй. Би бол мөнгөтэй хүн, би бол мөнгөтэй гэд нэг юм гой тийм эерэг итгэл үнэмшлийг өөртөө суулгах хэрэгтэй байна. Өөртөө энэ тал дээр бол эргэлзээгүй итгэлтэй болох хэрэгтэй. Тэгэхээр итгэлгүй байдал айгүйх нь ойлдог харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд танд бол мөнгө санхүүгийн тал дээр юм цоо шин зүйл эхэлж байгаа. Эхлэх нь байна. Одоо бол та мэдгүй байж магадгүй. Тэгэхээр энэ дээрээс битгий та юу гараа. Айж эмээгээрээ цоо шин би одоо урд нь хийж үзээгүй штэ. Би мэдгүй штэ гэд одоо санхүүгийн их үүсвэр шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр нэг яах тэр эргэлзээд хэрэггүй гэж юм. Яг нь сонголт бол үүсч болно. Тэгтэл ер нь бол шин зүйлийг эхлэхдээ битгий аагаараа гэж юм. Тэгэд нэг юм юу бас одоо фул үзэр чинь нөгөө мунхаг байдлыг илэрхийлдэг штэ. Дандаа нэг амар ухаантай бүх зүйлийг ингээ логиктой дүгнээд яах вэ гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр нэг хаяа ингээ жоохон тэнэг хүн шиг юмны наа задгыг ч мэддгүү тийм нэг юмд санаа зовдгоо нэг хүмүүс байдгаа да. Ер нь хаяа бол тийм байхад зүгээр гэдэг байгаа байхгүй юу? Өөрөө чинь бол тэгж юм. Заавал тэнд ингээ шаналал гашлал байх юм бол шаардлага байхгүй. Зарим үе зүгээр ингээ зөнгөөр нь хайчихоо. Тэр үед илүү мөнгө санхүү тантай хамт байдаг харагдаад байна шүү. За зөвлөгөө гэвэл юм байна. Харин эрүүл мэнд талаасаа мөн л ялгаагүй сөрөг итгэл үнэмшил байна. Магадгүй ив эрүүл байж иж өөрийгөө өвчтэй гэж бодоод байдаг гэж болно. Энд ч өвдлөө, тэнд ч өвдлөө гэж сөрөг итгэл үнэмшил давмгаалааддаг тий. Тэгтэл та чинь ив эрүүл хүн биш дээ энэ хараа үзэсгэлэнтэй, гоо үзэсгэлэнтэй, эрүүл чирэг
элбэг хангалуун байдал хүрээлэгддэг. За ялангуяа бүр ингээд байгаль ихтлэгтэйгээ холбоотой амьтантай цагийг өнгөрөөвөл таны ирчүүч энерги эрүүл мэнд улам л өсч идэг гэж юм. Тэгэхээр зөвхөн энд дандаа бодол ороод ирчихэж байгаа. Тэгээ дээрэс нь өнгөрсөн гомдол юу гэдэг нэг тиймэрхүү мартаж чаддгүй зүйлүүд гэж магадгүй. Энэ зүйл чинь түрүүнд гарснаа дөрвийн зоос буюу би нэг ходоодон дээр ингээд зангираад байдгүй гэдснаа да. Тэр чинь яг ингээд гомдол хоримтлогдохоор тэгдэг гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд бясалгал хийх гээд ингээд нэг гүнзгий амьсгаа авахгүй ингээд доошоо явахгүй, ходоодноос доошоо явахгүй, эсвэл зүрхэн дээр тэгэлчихэд. Тэгэхээр энэ маань яг миний би хүнээс сонсноо л ярьж байна л да. Ер нь бол юм гомдол их тэгээд харалт хийдing гинлээ. Тэгэхээр энэ тал дээр бас өнгөрснийг уучлж, өнгөрсөн төсвөр хар бараанд урсамжууд байдаг бол аль болох тавьж явуулж өөрийгөө чөлөөлөөрэй. Та өөрөө ийм гоё эрүүл сарвал бөгөөд одоо хорвоо ертөнцөөс танд одоо гоо үзэгслэн би сайхан бүхнийг ингээ өгцөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлдээ илүү талархаад тэгээд явах юм бол тэгээ байгаль ихтлэгтэй их холбоотой байвал бүр илүү сайн байна. Аялал зугаалга бас их чухал байдаг бахна. За тэгээд мөн бодоод л байх ш. Түрүүн одоо жишээ нь юу тхийнсэн инкийнсэн гэдээ бодоод авах ш. Би нэг имлэг ороод ихчихсэн. Эсвэл эрүүл мэндэд зориулаад нэг юм витамин авах юмсан гэдэг ч юм уу те. Эсвэл нэг дасгал хөдөлгөөн хийдэг болох юмсан, аялах юмсан гэл зүгээр л бодоо суугаад байдаг бол одоо үйл хөдлөл болгоорой. За тэгээд магадгүй та ингээд нэг ямар нэгэн зүйлийг шинээр эхлэн туршиж үзнэ гэж бодсон байж магадгүй. Гэхдээ тэрнээсээ жоохон эрсдэлийнч бодоод юм уу тэгчих болов ингэчих болов гэсэн айдас имэйлд байсан байж магадгүй харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр таны сахиусууд юу гэж зөвлөж ийм ихээр маш зоригтойгоор шийдэмгийгээр тэр бодоод байгаа зүйлээ энэ ч одоо эрүүл мэнд ярьж байгаа шүү дээ. Эрүүл мэндэд зориулъя гэдсэн тэр зүйлээ эхлээрэй. Ямар ч хэлээс ингээд зүгээр нөгөө үйлдэл чигээгүй ингээд хямраа сууж яснаас л дээр гэж байгаа байхгүй. Яасан ч байсан дээр. За тэгээ энд ч одоо харин жинхэнэ нэг юм цуллаг гэрхтэн байж магадгүй. Нэг хос бөөр уушиг өндгөвч ч юм уу эмэгтэй талаасаа тийм хос эргэтнүүдийн бас асуудал бай. Тэнд нэг жоон тэнцвэр мэнцвэр алдагдсан байгаад нь уу яагаад тийм тиймэрхүү зүйл бас байж магадгүй. Тэгээд мөн сонголттой тулж ин тэ хоёрын зоос ч өөрөө сонголтыг илэрхийлдэг. Гэтэ энэ дээр бол нэг гар хөлмөл гэж бол мэдрэхгүй наа. Илүү юм нэг юм цуллаг гэрхтэн нүд өөр өндгөвч ч юм уу тиймэрхүү булчин ч бас байж болох юм те. За яаж юм энэ улны үзэр төр гараад ирсэн байл та. Тэгэхээр энэ илүү сонголтоос гаднаас нэг ийм хос эрхтний доголдол байгаад байгааг бас хэлээд байгаа юм шиг санагдлаа. За тэгээд альва одоо өвчнж бай, одоо санхүүгээ хямралж бай, өвчнж бай те. Энэ дээр нэгэнтэй л тулаад ирсэн. Та ямар нэгэн байдлаар одоо за би нэг ийм асуудалтай байгаа юм байна гэдгээ мэдсэн бол энтэй сөргөөцөлтөл яагаад би гэж одоо ингэ бухимдаад, уурлаад, гомдлоод яг хөө тийм үе ирэх л ах л та гомдлж болно. Гэхдээ тэрийг нэх удаан үргэлжлүүлээд бол хэрэггүй гэж зөвлөж байна. Илүү сэтгэлээ хатамжлаа, сэтгэлийн тэнхээтэй байгаад одоо за уйлж дууслаа, гуниглж дууслаа. Мэдээж уйлж гуниглахгүй бол эн чинь өөрөө хэвийн биш зүйл болчих шүү дээ, тий. Тодорхой хэмжээнд бас шаналлаа. Тэгээд тэрийг дуусгаад одоо цаашаа яах вэ? Одоо би юу хийх ёстой лээ? Миний хийж чадах юм юу лээ? Гэт ер нь бол strange үзэрч өөрөө айдуу зөвлөн байдлаар юу яхийг хэлдэг штэ. Ийм альва зүйлийг хүнд сорил бэрхшээлийг даван туулахыг хэлдэг. Тэгээ гол нь сэтгэлийн тэнхээ гэдэг утга нь хамгийн гол утга. Тэгэхээр та бол сэтгэлийн тэнхээтэй хүн байна. Маш хүчрхэг дотор чинь ийм хүчтэй ийм араа тамлаг шинж аль талаараа байдаг гэсэн үг байхгүй юу? Хүчрхэг талаараа ч байгаа мөн альва зүйлийг ухамсарлахгүй ойлгохгүй тулаад ирэхэд ингээд
уурлаад бухимдаад ер нь бол тийм үстэй нэг ухаан тутсан газар уур гарч ирдэг гэдэг үг гэдэг тий. Тэгэхээр тэр тал нь ч байгаа. Тэгэхээр та өөрийнхөө тэр доторх сэтгэл хөдлөл эмоцийг аюу гой өөрөө удирдаа зохиогоод тэхний одоо удирдаад зохион байгуулад сэтгэлийн тэнхээтэй байж ивэр зөөлнөөр цаашид яах вэ гэдгийг илүүтэй сайн бодоорой. Илүү хүлээж авсан байр суурьтай байгаарэ гэж шүү за. Тэгээ бас энэ маань зөвлөгөө гэдэг утгаараа нэг юм амьтантай газар очиж амьтангаас энерги авдаг юм уу яадгийн те нэг тиймэрхүү зүйл бас аюу чухал гэж зөвлөө те. Амьтантай харьцах. Гэрийн тижээр амьтан эсвэл бүр амьтантай газар зоопарк маркет очдог ч юм ямар нэгэн байдлаар юм амьтантай харьцах нь бас тань аюу сайн имчилгээ болж магадгүй юм байна. За ингээд хоёрынхны маань уншлага ингээд дуусж байна. Таалагдсан таарсан байхаа гэж найдаж байна. Тийм бас энэ хоёрын зоос ч өөрөө бас баланс шүү. За тэнцвэртэй байдал аюу чухал байгаа хэлж байгаа. Түрүү нөгөө жингийн илүүдэл гэдээсэн да. Тэр мөртөл дээрээ ч гэсэн та өөрөө тэр дэглэн балансыг аюу сайн чухал одоо баримтлах хэрэгтэй шүү. За хэтрүүлж болохгүй. Хоолунд одоо тэр шингэн зүйл ч гэдэг юм уу те тэр зүйлийг хэтрүүлж болохгүй өдөр тутмын имчилгээгээ яг яс баримталж одоо өөрөө мөрдөх те ийм тангаа цагт нь угаас өсвөлээд л олон зүйл тань шалтгаалх олон зүйл байгаа. За тэгэхээр тэр тал дээр бас ингээ анхаараарай гэж зөвлөе. За та бүхэндээ дээд эрүүл энхийг хүсье, яз жаргал хүсье. За тэгээд мэрэгэн таалагдсан бол та бүхэн маань лайк, комент үлдээгээрэй. Мөн саба дараагүй үзэж байгаа юм байвал саба дараарай. Шинээр орж ирж байгаа юм маань бас мөн адил саба дараарай гэж хүсье. Баярлалаа. За тэгээд хувийн онцлог авах сонирхолтой хүмүүс маань байдгаа. Та нар маань description буюу тайлбар хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдож болно. Тэр бол нээлттэй. За ингээд хоёрынхны маань онцлог дуслаа. Баярлалаа, баяртай. Дараагийнхаа онцлогоор уулзлаа, баяртай. Эрүүл энхийг хүсье, аз жаргал хүсье. Bye bye. За 3 дугаар сонголтынхан маань уншлагандаа тавтаа морил. За юун түрүүнд за энэ сонгосон чулууных нь картыг тайлбарлая. За энэ маань хэдийн зурган дээр улбар шар харагдж байгаа боловч нөгөө анар гэж чулуу юм л да. Гарнет гэдэг чулуу. За энд гол түлхүүр үг нь болохоор өөрийнхөө гүн рүү нэвтэр гэсэн утга байна. За энэ чулууны зургийг харахад ер нь төрж байгаа мэдрэмж гэвэл яг улбар шар өнгө илүү харагдаад байна. Яг одоо анарчин ер нь улаан өнгө ихэнхтэй байдаг те. Гэтэ улбар шар ч гэсэн байгаа. Энэ дээр улбар шар зураг нь байгаа учраас ер нь бол үндэс хүрд хувилгаан хүрдийг хариуцсан өнгө байна. Арай уусаж очдөг нь үндэс хүрд те. Улбар шар бол ерөөсөө хувилгаан хүрд. Тэгэхээр хувилгаан урд маань хүний бие организмд юу хэлж ийн гэхээр эрүүл мэнд талаас бол яалтчгүй одоо давсаг, өндөвч ер нь бол одоо юм бэлэг эрхтэн хавийг хэлж ийн гэд хэлчихэд нэг хэлсдэггүй. Хүний үржлийн эрхтэн. За тэгээд гол нь одоо нэг амьдралаас авах таашаал гэсэн утга их байдаг. Тэгэхээр яг бэлгийн дор хүсэлтэйс холбогдож болох юм. Эрүүл мэнд гэдэг талаасаа та бас өөрөө ингэ нэг юм бэлгийн харилцаанаас ч юм уу эсвэл зүгээр л юм амьдралаас ингэ нэг таашаал авахаа болцсон байж магадгүй. Нэг бол тэрийгээ бүр ингээд орхигдуулсан. Тэрнээсээ болоод бас нэлээд одоо сэтгэл гутралтай ч гэж таашаа нэг ханамжгүй байдал их байж магадгүй харагдаж байна. За энэ дээрх мессеж нь бол нэг сайн харагдахгүй байлээ те амар жижигхэн болохоор. Харагдах нь уу яах нь. За боломжоор ингээл байр. За буцаад гэрлийн өсөхгүй бол энэ чинь харанхуй харагдаад байгаа юм аа. За тэгэхээр энэ маань ингээ хоёр талтай байгаа байхгүй юу?
Нэг бол та ингээд бүр материалын зүйлд их татагдаад байгаа бол бас энэ бас асуудал байна гэсэн утгыг бас илэрхийлж байна те. Хитрхи тийм бусдад ямар харагдах уу, би бусд хүнд ямар харагдах уу гэдэг тал дээр их анхаарч байна уу? Хэрвээ тийм бол та бас өөрийгөө дотроосоо мэдрэх, дотоод руугаа болох одоо энэ чинь дэлгүүр өгнөөрөө өөрийнхөө гүн рүү нэвтэр гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр илүү дотгошоо болох хэрэгтэй байгааг бас хэлж байна. Яг хоо энэ доторх мессежнэр бол яг хоо ингээд хинт хэрэгтэй вэ гингүүд одоо юм бичдэг байж байгаа, бичгээ хэлсэн, зурдаг байж байгаа, зурхаа хэлсэн тийм хүмүүст бас хэрэгтэй гэсэн утга байна л да. Тэгээ гол нь энэ чулууны маань өөрийнх нь одоо энерги нь би чадна гэсэн хүслийг төрүүлэх юм байна. Тэгэхээр өөртөө их итгэлтэй болох, хийж бүтээх хүсэл эрмэлзлээ их одоо өндөрт хүрэхтэй. Тиймэрхүү хүчийг агуулж идэг хүчтэй энергитэй ер нь бол юм доогоор хүрд нийлж чулуу байгаад байна л да. Яг нь энэ уншлага маань эрүүл мэндийн уншлага болж байгаа гэдэг утгаараа ер нь бол тэр доод хүрдний асуудлууд доод хүрдний асуудал гинэ. Доод хүрд тавьцаах одоо тийм эрүүл мэндийн асуудлууд байгаа юм болоо даа л гэж би харж байна. Тэгэхээр одоо давсагнаас доошоо хүл хүртэл гэсэн үг. Тэгэхээр хувилгаан урд маань ер нь одоо хүүсний нүхнээс доошоо 3 өрөө доошох доор байрладаг байхгүй. Тэгэхээр тэрнээс одоо тэр хавийн хэсэг буюу тэрнээс доошоо гэсэн утга байна л да. Тэгэхээр энд маань одоо хувилгаан үндэс хүрттэй холбоотой бүхэл одоо зүйлүүд орж байгаа. Одоо ирч хүч хамгийн гол нь ирч хүч. Амьдрах хүсэл тэмүүлэл, амьдралд хайртай байх одоо тэр гал эрчим хүч хүсэл тэмүүллийн энерги энтрийг ингээд хариуцдаг хамгийн гол хүрд байхгүй юу? Хамгийн доод хоёр хүрд чинь. Тэгэхээр тэр хүрд бүрэн бүтэн байснараа та илүү ирч хүчтэй амьдрал тайртай амьдралаас таашаал авдаг жижиг зүйлдээ ярьж баярлж чаддаг. Жижиг зүйл дээр одоо таашаал авч чаддаг тий. Хоол идсэн ч тэгэхээр нэг гоё юм одоо үзэж харсан ч ихэл тэр таашаадаг тий. Энд харин асуудал үүссэн бол та юмнаас таашаал авч чадахгүй болцсон байх магадaltaй байхгүй. За тэнгууд таар төцөр одоо харъя. Тэнгууд дөрвийн аяга. Энэ бол яг энийг бүр аягүй сайн баталж байгаа байхгүй юу? Таны амьдрал болохгүй зүйл байхгүй хахад та ингээл голоол, гоочлол одоо юм ер нь бол юм аягүй цамаан байгаа байхгүй юу? Юу сэтгэлд нь хүрэхгүй, юу ч өөрийг нь догдлуулж баясахгүй, бүх зүйлээс өөрийгөө хаачаал нэг тиймэрхүү байдлыг илтгэдэг энэ дөрвийн аяга маань. За 3-ны маань гарчсан үзэрч ер нь 2-ынхондоо жоохон төстэй харагдаж байна. Дөрвийн энергиг тэгээд мууийн шингэний тэнцвэр алдагдaltaй энтергээд ер нь тэр тал руугаа жоохон төстэй харагдаад байна. За тэгэхээр нэгдүгээр сэтгэл санамжгүй байдал байна тий. Тэгэхээр энэ маань бас хүнд болон хөнгөн байдлаар илэрх одоо юу гэж болно? Сэтгэл санааны одоо депресс бас байж болоод байгаа байхгүй. За тэгээд ялангуяа энэ хоол ундтай амаар орж байгаа зүйлтэй холбоотой дэглэм хит их идэл тийм үү эсвэл хит их шингэн уух ялангуяа одоо энэ дээр түрүүн бас хэлээлсэн алкохолны хэрэглээ байж болж юм мөн шингэний дутагдал юм уу илүүдэл нэг юм тэнцвэр нь алдагдчихад байгаа байхгүй юу? Ялангуяа ингээ нэг аягны үзрүүд ингээ харангууд нэг хоол хүнстэй холбоотой л нэг тийм дэглэм алдагдсан харагдаад байна. За тэгээд бас world card-аар бол одоо яг юун дээр бол биологийн мөчлөгөл гэж байд юм л та. Гэхдээ яг биологийн мөчлөг гэдгийг би яг ангаах ухааны хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй. Тэр нь яг юуг хэлдгийг би бас өөрөө сайн мэдэхгүй л юм л та. Ямар ч нэг мөчлөгтэй холбоотой бас асуудал байна. Тэгээд энд нөгөө юм биеийн шингэний юм удаашрал эсвэл энергийн одоо юм гацалт энергийн төвшөнд бүр жинхнээс одоо таны бие дэх одоо цус тий биеэр чинь суцаарч урж байгаа цус мус тэр зүйл дээр нэг юм гацалт байна уу тиймэрхүү зүйл бас байх магадaltaй гэж байгаа байхгүй.
мөн бас энергийн хувьд ингээд жоо блок үүссэн байх магадaltaй. Ер нь бол ауран дээр блок үүсвэл удаан хугацааныхаа дараа яг бие рүүгээ орж эхэлдэг. Таны гар алдсан энэ гарын хэмжээтэй юм өндгөн хэлбэртэй ауратай байгаа тийм үү. Тэгвэл тэр аураны чинь энергийн цөмрөлт ороод ирлээ гэхэд дөнгөж цөмөрсөн бол тэр мэдэгдэхгүй, эрүүл мэндийн хувьд мэдэгдэхгүй. Тэгээд удаандаа ингээд нөгөө хүний амиа орон гэдэг байхгүй тийшээ дөгтсөн яг хүний бие нөгөө өвдөлтөөр ингээд мэдрэгдэж эхэлж идэг. Тэгэхээр тиймэрхүү бас асуудал байж магадгүй харагдаад байна. Тэгээд энэ сэтгэл хөдлөлттэй аюу холбоотой байгаа байхгүй. Таны сэтгэл зүйн байдал ямар байна? Хөөрхий. Тийм амар их депресстэй сэтгэл готралтай байгаад байна. Сэтгэл хөдлөлөө ингээд удирдах чадахгүй байна. Тэгээ бас шээс бэлгийн замын тийм юунууд системд аюу тийм ялангуяа шээсний гадагшлалт энэ төр дээр бас асуудал байгаад байна уу? Нэг тиймэрхүү зүйл бол байна шүү. За. Гэхдээ энэ нь ингээд сэтгэл санаатай илүү холбоотой байхгүй. Энэ Temperance card маань өөрөө сэтгэлийн шархаа ангаах, эдгээх гэсэн утга байдаг штэ. Тэнгүүд энд нэг юм бүр нэг юм травмач гэж хэлэх юм уу? Нэг тийм сэтгэл зүйн шарах байна. Эннээс үүдэлтэйгээр айгүйх тийм өвчлөл байгаа юм шиг харагдаж байна надад л. Бүр нэг махан биеийн гэхээсээ илүү те. За тэгэхээр энэ нөхцөл байдал танд яг ямар ч байдлаар таарж болно те. Хөнгөн болон хүнд байдлын айлч байдлаар таарж болно. За харин санхүү талаас харахаар санхүү мөнгөний тал дээр ямар байна вэ гэсэн чинь харьцангуй тогтворцсон харагдаж байгаа. Таны санхүүгийн байдал. Та илүү санхүүгээ зохицуулж чаддаг болсон харагдаж байна. Энэ Temperance card-аар бол хийдих үрхгүй, хийдих яахгүй хадгалахгүй ч гэдэг юм уу нэг юм орлого зарлага аягүй сайн хянаж байгаа гэсэн утга бас байна. Тэгээ мөн таны санхүүгийн байдал тогтвортой л байна ямар ч л байсан. Сар болгон тогтвортой орлоготой байгаа гэдэг утгаараа харагдаж байна. Яг зарим нэг байдлаараа жоон гацалтанд орсон мэдрэмжтэй байж магадгүй. Тэгтээ дэжгүй. Та ямар нэгэн байдлаар нэг юм цикл дууссан байгаа байхгүй юу? Таны ямар цикл юм болоо? Санхүүгийн байдал дээр ямар ч байсан нэг юм цикл дууссан гэдэг. Тэр нь магадгүй та өмнө нь юм санхүүтэй айгуу тийм балансгүй ханддаг байсан байж магадгүй. Энийг амжилттайгаар дуусгаад илүү хариуцлагатай, илүү юм цаашаа хоримтлуулж чаддаг болсон байх магадaltaй. За тэгээ түрүүн энэ чулууныхаа утгаар бол бас нэг юм мөнгийг дахин шүтгэх юм уу нэг жоон тиймэрхүү хандлага бас байхыг үүсэх хэрэггүй байна. Материалын байдлыг эрхэмлэх шүтэх нэг тиймэрхүү хандлагатай байвал энэ чулуу маань юу ягаараа тэр талыг нь арай юу гэж өгдөг гэдсэн. Зөв тэнцвэртэй байдалд нь хөргөж өгдөг гэдсэн түрүүний тайлал дээр. За мөн жоохон харамч байгаа гэж магадгүй. Санхүүгийн тал дээр тийм мууч биш байсан ч гэсэндээ ингээд нөгөө юм шинэ боломжуудыг уг нь бол хорвоо ертөнцид танд аягүй сайн өгч идэм байна. Тэгэхээр энэ боломжийг ер нь бол олж харсан байж магадгүй. Санхүү дээрээ яах вэ гэдэг тал дээрээ шинэ боломжийг олж хараад түүнийг өөр дээр хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлээд одоо бол таны санхүү тогтвортой байгаа гэсэн утгаар. За учиргүй нэг юм 10-ын зоос, 9-ийн зооснос гарсангүй л дээ. Тэгтэл боломжийн тогтвортой байгаа гэсэн утга гарч ирж байна. За тэгээ та энэ яг хоёрыхтаа жоон төстэй байгаа байхгүй нөгөө мөнгө санхүү дээр ингээ араас нь хөөцөлтгөө болох хэрэгтэй гэдэг энэ үс болсон ч гэдэг юм уу нэг юм тиймэрхүү байр суртаа болсон гэдгийг энд харуулж байна. Тэгээд нэг мөнгөний тал дээр бас юм сөрөг итгэл үнэмшил бас байгаа харагдаж байгаа байхгүй. Түрүүний групп дээр бол бодолтой холбоотой байсан бол энд бол илүү юм сэтгэл готрал аюу давмгаалж орж ирээд байгаа байхгүй. Юм сэтгэл хөдлөл, сэтгэл готрал.
За энергийн шалгалтыг нь ингэж тайлъя. Одоо харин сахиусуудаас нь зөвлөгөөг нь авъя. За 3-ын байр маань ер нь бол 2-ын 5 дахь үзээр төрүүлээ гарсан. Тэгэхээр 2 үзэр гарсан учраас би 2 хөзөр авсан. За тэгээд энд болохоор тодруулга болгоод бас нэмээд татчихлаа. Арай цөөхөн санагтаад. За тэгэхээр зөвлөгөө бол хайцангуй юм ер нь бол юм баг орж ирж байна. Гэхдээ яг баг боловчиг юм хүрээ айгу том байгаа байхгүй. Хүрээлэл ярих цар хүрээ айгу том сэдвээр л орж ирж байна л да. Тэгэхээр одоо энэ 3-ын маань яг өөрсдөө ингээд өвдцэн гэд бодоод байгаа юм шиг боловч яг юм сүнслэг төвшөндөө бол юм сүнсний сэрэлт нь болоод байгаа гэж магадгүй харагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ ер нь бол ингээд нэм шин зүйлд өөрийгөө туршихаас мэдгүй газар руу жоохтой мэдхгүй зүйл рүүгээ ингээ орхоос жоохон айгаад байгаа энергитэй харагдаж байна. 6-гийн сэлэн маань ер нь ингээ 5 дахь бүстэй байхыг илүүд үзээд байгаа тий. 5 дахь бүсээс гарахгүй байхыг үзээд байгаа харагдаад байгаа байхгүй. Тэнгүүт энэ маань бол буруу сонголт байгаа, буруу шийдвэр байгаа. Ер нь бол нүүр тулж ийж та тэр одоо өөрийнхөө одоо тэр айгаад байгаа ч юм уу, түгшээд байгаа ч юм уу нэг тиймэрхүү зүйлтэйгээ нүүр тулж давж гарах хэрэгтэй. Тэгжиж танд юм биеийн эрч хүч энерги аягүй их ирэх гээд байгаа байхгүй. Та л одоогоор аягүй тийм эрч хүчгүй энергигүй санагдаж байгаа ах. Түр ерөндөө сэтгэл готрлын үзрүүд гараадсан тийм үед угаасаа хүний бие нь өөрөө хөдлийг ээдж хөдлөхгүй нэг тийм амар тийм залхуу болчихдог тийм ер нь. Тэгэхээр 3-ын маань ер нь тийм эрч хүч энергигүй залхуу хойрог байгаа гэж магадгүй. Тэгэхээр нэг юм сонголтод тулаад ирсэн алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа. Энэ зүйл дээр нь бол таныг сахиусуудаас нь өөрийнхөө одоо сэтгэлийн дуудлагыг сонсоол гэдэг юм л та. Сэтгэлийн дуудлагыг сонс. Тэгээд айгүй их юм хаалттай байна гэж өөрийгөө арай жоохон нээлттэй байлга гэж бас зөвлөж байна. Тэрний үр дүнд бол одоо эрч хүчтэй, энергитэй байна. Тэгээд аз эвэн гэдэг байгаа. Аз таны талд байна. Ер нь бол юм жам ёсны зүйлэл болоод байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Жамаараа л нэг юм одоо таны амьдралд болж байгаа зүйлс жамаараа болж байгаа. Тэг энийг ингээд аваад гарахаас өөр аргагүй. Тэнгүүд энэ дээр жоохон ингээд сөргөөцөлтөд байгаа байхгүй юу? Яагаад би гэж яагаад заавал би яагаад хийх ёстой юм гэсэн нэг тийм эсэргүүцэл мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр дайл болох давж гарах л хэрэгтэй байгаад байна. Хэцүү ч гэсэн өөрийгөө дайжлах хэрэгтэй байгаад байна. Энэ нэг юм амьдралын цикл угаасаа дуусах гэдэг. Энийгээ дуусгах хэрэгтэй байгаад байна гэж байна. Тэгэхгүй ингээ хоошинд татаад левел яг юм байхвайдгаараа байгаа л хань тий. 10 энерги айгүйх орж ирсэн байна. Тэгээ хамгийн гол нь энд айгүйх тийм ядралт мэдэрч байгаа байхгүй юу? Сонио. Ер нь жоохон тийм сүнслэг талтай юмнууд гарч ирээд байгаа байхгүй юу? Таны яалтчгүй одоо юм түрүү энерги шалгалт дээр нэг юм цикл дуусч ийн гэдсэн тий. Тэгэхээр 3-ын маань сүнсний сэрэлт явагдаж байгаа, сүнслэг төвшөнд өсөлт явагдаж байгаа. Тэгэнгүүт тэр нь өөрт нь айгүй амар санагдаад байгаа юм шиг. Тэгээд тэндээс ер нь бол ингээд нүүр тулахыг хүсэхгүй байна. Өөрийгөө хааж ийн цугтаахыг хүсээд байна. Нэг юм жоохон айгүй тийм шин айцтай л байгаа. Гэхдээ зөвлөгөө нь болохоор айх биш, зүгтах биш, нүүр тулах хэрэгтэй байна. Нүүр тулаад үүнийг давж гарах хэрэгтэй байна. Одоо магадгүй энийг сонсож байгаа та л илүү сайн ойлгох юуны талаар яриад байгаа. Энэ нэг юм аягүй тийм төвшөртэй байдлыг мэдрэгдээд байгаа хгүй надад ингээд
харахаар би баг миний зүрх дэлсээ идэж байгаа юм шиг айгаа түгшээд байгаа юм шиг надад санагдаж байна. Гэтэл энийг одоо хэцүү ч гэсэн давж туулах хэрэгтэй. Тэгсний ар дээр давж туулж иж, нүүр тулж иж одоо юм Аз таны талд болно гэдэг аахгүй. За яг Азийн хүрд гэдэг утгаараа Аз гэдгийг ивэж одоо хэлж иж болно. Бас давхар энэ маань өөрөө юм сүнслэг төвшөнд дахиц дэвшил гарч байгаа. Өөрийнхөө доторхыг сонсож сурж байгаа. Ер нь бол юм энерги үед айгу өсөж байгаа аахгүй. Одоо 6-гийн сэлэн маань ер нь бол энэ гурав ингээд харахаар ер нь юм сүнсний сэргэлт дээр их гарч ирдэг хүзрүүд байгаа аахгүй. Тэнгүүд одоо байгаа газраасаа дээшлэхийн тулд тодорхой хэмжээнд нэг юм зовлон зүдгүүр, сэтгэлийн шаналл, юу эдийн те ачаа мэдрэх тийм нэг ачаа байгаад байгаа. Нэгin зүйл мэдэрнэ. Тэнгүүд энэнийг ингээд мэдрэхгүйгээр л алгасаад явчих гээд байгаа юм шиг байгаа. Тэгвэл тийхгүй заавал ялтчгүй л ингээд нөгөө туулж гарна гэдэг юм л да. Энэ бол илүү зам ёсны зүйл болж байгаа. Тэгээ илүү хүлээж авч өөрийгөө нэг юм шинээр бүтээж байгаа ч юм уу. Өөрийнхөө хуучин биегээ устгаж, шинэ биегээ одоо төрүүлээд ч байгаа юм уу. Тиймэрхүү зүйл мэдрэгдлээ. Тэгээ гол нь эцэст нь та зөвлөгөөгөө дагж чадвал нүүр тулж чадах юм бол танд ирчүүч энерги ирнэ, танд өчнөө олон сонголтууд ирнэ. Танд цаашдаа яах уу ийх үү гэл айгүйх тийм хүсэл тэмүүлэл өндөртэй болж байгаа байхгүй юу? За тийм зүйл гарч байна. Тэгэхээр надад нэг юм бие физиологийн өвдөлт гэхээс илүү юм сэтгэл зүй, сэтгцийн сүнслэг төвшөнд л нэг юм болоод байгаа юм шиг харагдаж байна. За цөөн хүмүүсийн хувьд бол одоо ямар нэгэн байдлаар нэг мис засал энтерт орох шаардлага бас үүсч магадгүй. Энэ дээр айгүй эргэлдэж магадгүй. Үнэхээр хаалгаанд орох уу эсвэл болох уу ч юм уу те. Тэнгүүд энэ дээр илүү юм нэг юм ялчгүй л юм туулахаас өөр аргагүй юм нэг л юм болоод харагдаад байна л та. Цугтаагаад нэмэргүй гэдэг юм шиг надад бол тийм л юм орж ирээд байна. За энэ хэсгийг мэдээж ингээд сүулт оруулж байгааг харж байгаах. Ингээд видеого эдит хийж байгаа явцад бол ялтчгүй энд нэг нэмэлт оруулахгүй бол арай л болохгүй юм шиг санагдаад. Тэгээ зөвлөгөөн дээр нэмээд хүзэр татсан эдгээр картууд гарсан. За тэгэхээр таныг ямар ч гэсэн ялан дийлэн гэсэн одоо бодолтойгоор урагшил гэж юм. Үнэхээр одоо болохгүй байгаа газрыг бол орхиод яв. Өөрийнхөө хүчийг илүү мэдрэх газар руугаа яв. За тэгээ сэтгэл гутралын үзэр дахиад гараад ирсэн. Тэгэхээр энэ дээр нь бол одоо туслах, дэмжих, найз нөхөд болон гэр бүлийн хүн бас байх нэ. Одоохондоо бол танд одоо ямар ч тусламж, дэмжлэг байхгүй юм шиг гав ганцаарх нь орхигдсон, хаягдсан юм шиг юм айгүй хэцүү л мэдрэмжтэй байгаад байна. Тэгээ магадгүй энэ маань бас юм салтын дараах сэтгэлийн шарах марах ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас байж магадгүй харагдах юм. За тэгээд өөртөө ихтэй байдлаа нэмэгдүүлэхийг зөвлөж гээ. За тэгээд мөн одоо юм өөрөө бол нэлээд яриатай хөрөтэй им ярианы чадвар сайтай, сэрэг толгойтой хүн байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэнгүүд энийг ашиглаач гэж байна. Одоо энэ альва зүйлийг одоо ялангуяа энэ эрүүл мэндийн байдлыг заавал ингэж зовж зүдэрч ингэж байж ахаар илүү одоо сэргэлэн овжин байдлаа ашиглаад, сэрэг толгойгоо ашиглаад замыг дүтлөөд овжин сэргэлэн байдлаа л ашигла гэдэг нь ер нь бол ийм замаа дүтэл гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд бас ийм айгүй их сөрөг итгэл үнэмшил ингээд юу ч хийхгүйгээр одоо сөрөг юм бодоол ингээд суугаад байгаа бас харагдаад байна. Тэгэхээр энэ бодлынхаа хүлээснээсээ гараач ээ. Бодлын шоронгоосоо гараач ээ гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэрний ар дээр бол нар хүзэр байна. Тэгэхээр эдгэрэлт бол байна. Тэгэхээр өөртөө итгэлтэйгээр урагшил баг зэрэг одоо хин нэгэнд хор хөнөөлгүйгээр юм залим их хэрэглэхэд зүгээр гэдэг одоо зоологийн сэлмийг харахад бол за тэгэхээр заавал залим их гэхээр бас тийм ч бас оновчтой үг биш үж магадгүй ялчгүй юм нэг юм сэргэлэн байдлаа ашиглаад заавал юм нэг хэцүү замаар биш илүү амархан хялбар аргыг сонгоод замаа төтлөөл гэдэг. Тэгээ магадгүй энэ тусламж сошиалор мэдэгдэж магадгүй харагдаж байна.
За тэгээд түрүүнээс хойш нэг анхаарал татаад байгаа юм бол энэ 6-гийн сава буюу энэ ялалт хөзөр маань өөрөө алдар нэр хүндийг илэрхийлдэг. За judgment хөзөр маань бас өөрөө алдар нэр хүндийг илэрхийлдэг. Тэгэхээр нэг юм сошиал орчинд нэлийн алдартай хүн байхыг бас хилжиж болох юм. За тэгээд энд нэг юм гинэ юм нар хөзөр байгаа хгүй. Тэгэхээр ямар ч л байсан та өөрөө л сөрөг итгэл үнэмшлээсээ гарч чадах юм бол та өөрөө жоохон хичээчгэл юм бол ард нь нар хөзөр байгаа. Та бол бүрэн гүйцэд идэг нэ. За бас нэг байн орж ирээд байгаа юм байна. Тэрийг одоо хэлэхгүй бол болохгүй бах. Нэг юм урлагийн хүмүүс байгаа ч юм уу да. Тэгээ нэг юм онгод нь орохгүй, уран бүтээлийн шин санаа төрөхгүй нэг тиймэрхүү юм бас байгаад тах шиг байна. Тэгээ нэг юм ялангуяа одоо юм шин санаа төрөх тал дээр ингээ блоклогдсон. Нэг тиймэрхүү зүйл байж магадгүй. Ямар ч хэлээс нэг юм уран бүтээлийн шин санаа төрөхгүй байх, онгод нь орж ирэхгүй байх. Тэр нь өөрт нь тийм эрүүл мэндийн асуудал шиг сэтгэлийн готрал энэ төр авчраад байгаа юм шиг тэгж мэдрэгдээд байгаа хүмүүс бас байж магадгүй. За мөнгө санхүү материалын талаас харахаар мөн л ялгаагүй өөрийнхөө одоо нэг юм сүнсний зорилгыг хайгаад байгаа. Гэхдээ тэрэн лүгээ ингээ шууд яваад орчиж бас чадахгүй байгаа. Ер нь бол мөнгө санхүү материалын тал дээр заста муухай юм та хоосон гэхүү. Ер нь бол ингээл тгээс хэлж байгаа л харагдаад байна л да. Энд бол нэг таатай биш байгаа байхгүй юу? Ялангуяа энэ шийдвэр гаргах тал дээр энэ дотроо бодогдоод байгаа за ингүүлэл нэг юм болчих юм шиг байна гэсэн юмаа дагах уу? Эсвэл зүгтаагаад болох уу? Одоо нэг ер нь болж байгаа хулчаагаад байгаа энерги мэдрэгдэж байна л да. Эрсдлээс айгүй айж байна те. Нэг юм сонголтонд орчоод байгаа байхгүй юу? Айгүй төгшөөртэй айцтай байна. Тэгтээ та илүү одоо өөрийн чинь дотор байгаа тэр нэг мэдрэмж байна. Нэг юм хийвэл яг болно даа гэд нэг бодоод байгаа юм байгаа аахгүй юу. Тэгээ тэр нь ингээд нэг тайлбарлахын аргагүй мэдрэмж юм уу, бодол юм уу нэг тийм сонирхолтой байдлаар мэдрэгдээд байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлээ дагсан нь илүү үр дүнтэй харагдаад байна. Айгүй их боломжууд орж ирнэ. Амьдралаа шинээр эхлэх боломж орж ирнэ. Ялангуяа санхүү мөнгөтэйгээ холбоод ярьж байгаа учраас санхүү мөнгө тал дээр айгүй их тийм боломжууд нээгдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энийг чий, тэрийг чий гэсэн хүсэл тэмүүлэл маш их болж ирж байгаа. Тэгээд тэрнийгээ дагаад Аз хувь тохиол ивэж байгаа тий Аз ивэж байна. Тэгээд мөнгө санхүүгийн тал дээр Аз ивэж ирж байна. Тэмүүл танд магадгүй бүр аюух тийм ачаалттай байж магадгүй. Та их ядарч магадгүй. Тэгтээ энэ нь яг мөнгө санхүү дээр бол их гоё ядралт гэж хэлнэ. Яадаг вэ? Ашиг олж байгаа учраас ачаал их боловч ашиг нь орж ирж байгаа учраас танд илүү сэтгэл ханамжтай байна. За 3 дугаар сонголтынхны маань зөвлөгөө за энийг юм байла. За тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Та бүхэндээ эрүүл энх бөгөөд мөнгө санхүүгийн од амжилт хүсье. За тэгээд сабаа дараагүй хүн сабаа дараад үзээрэй. За мөн шинээр үзэж байгаа хүмүүс маань бас сабаа дараад лайк комент үлдээх мартваа. Мэдээж бас таарсан бол шүү дээ. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний сошиал хаягууд дөрвөлж нээлттэй байдаг. Description хэсэг буюу тайлбар хэсэгт миний Facebook болон Instagram аккаунт байрсан байгаа. Тэгэхээр тэрүүгээр холбогдоод хувийн уншлагын талаар мэдээлэл авч болно шүү.